Танах яг ингээ вакцинжуулалтынхаа ажлыг бас хийж байна. Ер нь яг энэ хөрсөн дээр хөдөө вакцинжуулалт ямар байна? Малжуулалт сайхан байна уу? Одоо Монгол улс дээр өгч ажлаад үүд батлуудыг оролцоод энэ малын чин багийн дараа бид нэр сайн кантад хамтран бид ингээ малаа дараад явж байна гэдэг. Вакцин бол их шуурхай хурдан хийгддэг юм байна. Урдан хийж байгаа. Тэгээ бид ингээ малч талдалаас нийлээ богинод хамтраад тэгээд ажлаа хийцгаж байна да. Ер нь зарим хүмүүсийн хувьд бас вакцин итгэх итгэл жоохон тааруу байгаад байгаа харагдаад байгаа. Энийг үгүй ямар бодтой. Энэ зөөр яг энэ тэрнийг гавьяд бадимч өдөө тагтгаад юм чимч фэйсбүүкээс янз бүр яриад байна шүү дээ. Энэ дөрөв тараас жижиг шиг тэгээд бас тийм төвлөдөд байна. Их хурлын гишүүн Амгаланбаатар тэдүүг бас ярьж лээ. Хэрэгэ тарааж барьж байгаа малчтын малдааш маш унгаж ирж гэсэн яриад янз бүр яригчлаа фэйсбүүкээр. Тэгээд одоо бид нар малынхч одоо гэдэг итгэл одоо вакцина хийх хамрагчлаа. Бусад одоо малчтаа хамдаж юу гэж уурайлж юу гэж хэлмээр байна. Бус малчтаа сах идэвхтэй малаа тариад малынхаа нэмжлэлтэй цагаан хамтран ажиллаад ингээ малаасаа ихтэй цааж уурайлж байна тий. Танаас энэ орон нутагт тэр вакцинжуулалтын ажил хэр явагдаж байна? Энэ сайн явагдаж байна шүү дээ. Шуурхай сайхан зохион байгуулалттай сайхан хүлээж аваад тий. Танах одоо хэдэн мал яг вакцинжуулалтанд хамруулад байна? Одоо манай нэг 500 мал дамбог хамруулж байна. Дамбог малтай. Танаас өмнө вакцинжуулалтын үйл ажиллагааг хэдэн сарын хэдэнд эхэлсэн бэ? Одоо ер нь хэдэн хувьтай явагдаж байна? Сумын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд нийт хичнээн одоо мал вакцинд хамрагдах хэрэгтэй байгаа юу? За манай мөсчмөнд бол шүлхээ өвчнөөс үржилсэн сэргийлэх вакцинжуулалтын үйл ажиллагаа бол 25-наас эхэлсэн. За ерөнхийдөө дөрвөн багт бол дөрөв ажлын хэсэг ажиллаж байна. За манайд бол ерөнхийдөө бол 179,656 мянган малын вакцин бол авсан. За өнөөдрийн байдлаар бол за бод мал гэхэд бол нэг 9,000. За бог мал гэхэд бол ерөнхийдөө бол нэг 98,000 толгой мал өчигдөр оройн мэдээгээр бол хамрагдсан. За ерөнхийдөө бол нэг 60% гүйцэтгэлтэй бол ингээд ажиллаж байна. За өнөөдөр бол энэ цэцэг гол багийн энэ одоо дайм хангаас доошоо нутгалж байгаа энэ баг бол ингээд үйл ажиллагаа явуулж байгаа. За манай хужирт баг гэдэг хамгийн одоо бартаатай уул даваатай бас баг байгаа. Тэр багт бол үндснээр ажлын хэсэг бол бас ажиллаад бас ерөнхийдөө гүйцэтгэл бол сайн явж байна. Малчтын үедэд бол малаа бол тариулах үйл ажиллагаан дээр идэвхтэй сайхан оролцож байна. Даваа салаагаараа нийтийн хүчээрээ бас энэ ажлыг бол 3-4 хоногийн үедэд бол 60% гүйцэтгэж байгаа нь одоо бас манай ажил хариуцж байгаа хүмүүс болон тэгээд дээр нь малын эмчтэрийн үйл ажиллагаа. Манай малын эмчилгээ нь өөрөө бол нэг техникч бэлтгэж авсан. За техникчнэр бол хажууд нь ажиллаж байна. За дээр нь бол багийн засаг дарга ажиллаж байна. Сумын онцгой хүнсээс бол нэг хүн бол хариуцсан явж байгаа. Тэгээд тэр хүмүүс нь бол мэдээгээ өгөөд малчтаа зар мэдээ хүргээд малыг яг чигтэн бэлтгээд бас ийм байдлаар бол ингээ гүйцэтгэе явж байна. За манай нутаг бол даваагүй та хад бартай ихтэй боловч бас одоо даваа салаа болгонд бас очиж тарих бас малын эмчт ийм хүндрэлтэй үйл ажиллагаа байгаа. За ерөнхийдөө вакцины үед бол гарч байгаа хүндрэл бол бага байна. Ганц нэг бас одоо шок өгөх жишээний бас иймэрхүү үйл ажиллагаанууд байна. Тэгээд хамгийн гол нь вакциныхаа нөгөө хадгалалт тээвэрлэлтийн үйл ажиллагаанд илүү анхаарч байгаа. Сумын төвд байгаа хөргүүрээс үндсэндээ бол малчтаа бас яг вакцины дуусаад ирж байгаа үед бол малын эмчээс мэдээ авч хагаад хүргэж өгч чагаар бас ийм зохион байгуулалтаа ингээд сумын онцгой хүмүүсээс бол ажиллаж байна. Избээс авах 21 хоног сайхан одоо юмаргүй байна. Одоо тэгээ танайхан баахан